Замын хөдөлгөөний удирдлагын төв Германы Витроник үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөвлөлийн төхөөрөмжөөр замын хөдөлгөөний зөрчил бүртгэж байна. Энэ сарын 10-ны өдөр 15 цагт Яармаг орчмын замд хурдны хэмжилт хийж, хэмжилтээр нийт 67 автомашин хурд хэтрүүлснээс 153 км/цагийн хурд хэтрүүлсэн жолооч бүртгэгдсэн байна. Хурд хэтрүүлсэн жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41-р зүйлийн 41-ийн 2 дахь хэсэг заасны дагуу 48,000 төгрөгөөр торгуулж 6 сар хүртэлх хугацаагаар автомашин жолоодох эрхээ асуулах юм. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан бат заяа болон бусад хүмүүст холбогдох хэргийг эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгт гэмт хэрэгтэй тэмцэх болон авилгалтай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцээс хамтран ажлын хэсэг байгуулан шалгах боллоо. Ажлын хэсэг байгуулах тушаалыг прокурорын байгууллагаас баталсан байна. Үүний дагуу өчигдрөөс ажлын хэсгийн авилгалтай тэмцэх газарт холбогдох зарим материал эд мөрийн баримт хавтас тэргийг хүлээлгэн өгчээ. Magna Trade Just Oil компаниудыг нийт 3 тэрбум 112 сая төгрөгөөр торгохоор болсон. Тодорхойлбол Just Oil компанид 900 гаруй сая төгрөг, Magna Trade компаниг 2 тэрбум гаруй төгрөгөөр тус торгохоор болсон талаар шударга өстөө хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр мэдээллээ. Учир нь дээрх хоёр компани 2013 онд шатхуун дизель түвшний жижиглэн худалдаалах үнийг нэг өдөр нэмсэн билээ. Тухайн үед шударга өстөө хэрэглэгчийн төлөөх газраас хоёр байгууллагын энэ үйлдэлийг өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар Just Oil компани 941 сая төгрөг, Magna Trade компани 2 тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарсан байна. Өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтэд сурлагдсан 28 эргэн гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлбол хулгайлах 21, дээрмник, залилник, танхаарах 3, бусдын бид хөнгөн гэмтэл учруулах 2 хүн тус холбогдсон байна. Энэ нь өршөөлт хамрагдан сурлагдсан эргэний 1.4% гэдгийг их сурвалж хэлж байна. Ийхүү дахин гэмт хэрэг үлдэж хэрэгт холбогдсныг тэднийг нийгэмшүүлэх ажил тааруу хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Засгийн газрын ээлжид хуралдаанаар хүний хөгжил сангийн тухай хуулийн 15-ын 3 дахь хэсэг, хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хууль, улсын их хурлын 103 дугаар тогтоолыг тус үндэслэн хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Өрхийн амжиргааны төвчний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлсэн байна. Мөн хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амжиргааны төвчнийг тогтоолох шаардлагатай байна.